Монголчууд оройн мэндийг хүргэе. За одоогоос одоо 3 жилийн өмнө, за 4 жилийн өмнө, за өнгөрсөн хугацаанд ер нь бол за авилгалтай тэмцэнэ гэдэг асуудал монголчуудын хувьд одоо үлгэр домог шиг санагдаад хизээж хинч хийж чадахгүй тийм үү. Бид нар ард түмэнд хүлээн зөвшөөрсөн улс төрчдийг хүлээж хайж исэн, эрэлхийлж исэн. Ийм улс төрчид ойрын хугацаанд гарч ирэхгүй мэн гэжсэн. За одоо төр түвшээ явж байгаа хүмүүсээс бол ийм улс төрчид бол хизээж төрөхгүй байна гэдэгт бат итгэлтэй байсан. За дашрамд онцолж хэлэхэд бол авилгатай тэмцэх аавын хүн бол байхгүй гэж бид нар харж ирсэн. За гэтэл 2017 онд одоо шудраг ёсны тэмцэл гэдэг зүйл эхэлсэн. За үүнд одоо энэ тэмцлийн үр дүнд одоо тодорхой хэмжээний ялалтуудыг бий болгож за 2019 онд Хөрсгийн засгийн газрыг ажиллаж байхад Монгол Улсын засгийн газрын тэргүүн Лувсан намсрын оюун эрдэнэт өнөөгийн ерөнхий сайд тухайд хэрэг газрын дараагаар ажиллаж байхдаа алсаараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг одоо эрдэнэсэн судлаачдын хамт боловсруулан баталсан байдаг. За тэгээд одоо цөмөр яг энэ алсаараа 2050-ын зорилтуудын одоо харъя. За тэгэхээр ийм зорилтууд байж байгаа. Нийтдээ одоо юу гэдгийг авилгагүй засаглал гэдэг. Авилгагүй засаглал алсаараа 2050-ын 5 дугаар дэвтрийн 5-ын 6-д одоо үндэсний шудраг ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авилга албан тушаалын гэмт хэргийг бууруулна гэдэг ийм үндсэн гарчигтай зорилттой. За энийг биелүүлэх нь болохоор 3 үе шаттай авч үзсэн. За 1-р үе шат нь бол 2021-с 2030 он. За 2-р үе шат нь болохоор 2030-аас 31-ээс 2040 он. За 3-р үе шат нь бол 2041-ээс 50 он. За энэ 50 он гэд дээрх нь одоо үндэсний шудраг ёсны тогтолцоог бичүүлэх замаар авилга албан тушаалын гэмт хэргийг бууруулна гэдэг энэ зорилт хүрнэ гэдэг үндсэн зорилт төвшүүлсэн байсан. За тэгвэл би та бүхэнд 2-р үе шатыг шууд хэлж өгье. За 2-р үе шат нь бол 2031 оноос 2040 оны хооронд одоо хэрэгжих байсан. За ингээд энэ үе нь болохоор авилгатай бүх нийтээр тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх үе гэдэг. За гэтэл өнөөдөр та бүхэн бодож байгаа. Өнөөдөр яг авилгатай тэмцэх үйл ажиллагаа нь эрчимжихгүй нэг. За миний одоо харж байгаагаар Монгол Улсын засгийн газраас 2023 оныг авилгатай тэмцэх жил болгон зарласан. За мөн одоо цагаан сарын өмнө Лувсан намсрын оюун эрдэнэ ерөнхий сайд одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр ярихдаа бид нар 30 жилийн хугацаанд хийж чадаагүй болон 30 жилийн хугацаанд хийхээр төлөвлөжсэн ажлуудаа зөв бодлого тодорхойлоод гарч шийдлүүдийг олсноор 1 жилийн дотор хүрэх боломжтой юм гэж ярьсан. Боломжтой юм. За түүний нэг жишээг одоо би яг ном үзүүлээд байгааг бол баримттай та бүхэнд үзүүлж байгаа царай. За тэгэхээр 1-р үе шатны гэж байгаа. Авилга ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, хууль эрх зүйн болон бодлогын орчин шудраг ёслолыг эрхэмлэлсэн бүх нийтийн одоо хандлагыг төлөвшүүлэх үе гэдэг. Энэ үе маань явж байгаа. За энэ үе маань бол 2030 он хүртэл одоо яг тухайн үед одоо 2017, 18, 19 онд төсөөлж яснаас авилгатай тэмцэгд бол ийм урт удаан хугацааг зарцуулна гэж тооцоолж байсан бол өнөөдөр бид нар 2023 он гэхэд үндсэндээ 2030 онд хийх одоо зорилттой хүрчихсэн. За хүрээ зогсохгүй 2030 оноос 2040 оны хооронд буюу үндсэндээ 20 жилийн хугацаанд авилгатай тэмцэх ажил маань өнөөдрийн 1-р үе шатанд буюу 2023 он гэхэд ингээд хийгдэж явж байна. За яг хөө зарим хүмүүс бол одоо ярьж байна л да авилгын одоо үзүүлэлтээр байр хурал одоо нэг ямар интернэшнл байгууллага вэ? Transparency International байгууллага гэдэг. Ингээд энэ байгууллагын судалгаагаар бол одоо авилгын индекс одоо ухарсан байна, оноо буурсан байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Аргагүй. Яагаад гэх юм бол одоо бидний саний ном дээр авч харж байгаатай ижилхэн авилгатай тэмцэх ажил нь өөрөө болохоор бүгд далд болчихсон. Эдийн засгийн далд, улс удирдах байгаа хүмүүс нь өөрсдөө бүгд авилгачд улгаачд болчихсон. Улсыг одоо хууль тогтоох байгууллагууд улгаачдаар дүүрчихсэн. Ерөөсө болж бүтэхгүй бүх юмд эдгээр хуруу гараад дүрсэн мэт цөөхөн эд хүмүүс байгаад байна. Тэгэд ийм байхад болохоор нөгөө бүгдийг нь нууж далдалж байсан учраас энэ одоо олон улсын байгууллагын хийсэн судалгаа өөрөө хуурамч гарч ирсэн байна. За энийг одоо Лувсан намсрын оюун эрдэнэ ерөнхий сайд коронавирусын цар тахлын үед одоо яг гадагшаагаа дотгошоогоо судалгаан дээр ажиллаад ингээд оншоо зөв тогтоож чадаад авилгатай холбоотой бүх бааз суурь мэдээлэл бүрдүүлж авсны үндсэн дээр одоо авилгатай тэмцэж эхэлсэн. 2023 оны авилгатай тэмцэх жил болгон зарласан мөн. За ингээд энэ бүх одоо далд эдийн засаг, хулгай, лойр, булхай бүхэн илэрж ирэхээр авилгатай тэмцэж байгаа ажил үр дүнд хүрснээр авилгын үзүүлэлт одоо нийгэмд ил болж одоо ингээд олон улсад нь бол нэр одоо эзэлж байгаа байр бол ухарсан асуудал байна. Тэгэхээр энийг та бүхэн ойлгоход
Өнөөдөр бид нар оншоо тогтоохгүйгээр хулгайчдыг илчлэхгүйгээр тэднэрд шудраг шүүхээр оруулж хариуцлага хүлээлгэхгүйгээр бид нар өнөөдөр өнгөрснийг мартаад цоо шинээр эхлээд явна гэж бол байхгүй. Тэгэхээр оншоо тогтоогоод бүх болж бүтггүй байгаа зүйлүүдэд илрүүлээд ингэ явж байгаа юм аа гэдгийг та бүхнээс ойлгосоо гэж бодож байгаа. За тэгээд зав гаргаад та бүхэн алсаараа 2050 гэдэг номуудаа уншаад үзээрэй. За мөн дээр нь болохоор сая хавилтаа тэмцэх ажлын босны томоохон ажил нь болохоор 2019 онд хийсэн Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр за улсын хурал нь өөрөө хэн шалгах төр хороо байгуулах гэдэг юм заалт орсонтой холбогдуулан 2020 онд одоо байгуулсан улсын хурлаас анх удаага 30 жилийн түүхэнд улсын хурлын дэргэдээ хэн шалгах төр хороо байгуулж за худалдаа юуны хөгжлийн банкны зээлүүд болон түүний гүйцэтгэлтэй холбоотой бүх одоо нэг иргэдийн мэдхгүй далд байсан зүйлүүдийг бүгдийг сонслоор ил болгосон. За үүнтэй холбоотой одоо тайлан сонсголттой холбоотой асуудлуудаар ди парламент зэсээр дамжуулан яг хуулийн төслүүдээр санал авдагтай ижилхэн энэ төсөл дээр санал авч байгаа бол иргэн болгон одоо иш орж боловсроо саналаа өгөрөө гэж хэлье. Өнөөдөр бид нар фэйсбүүкээр уншсан зүйлээ мэдлэг болгож хэн дуртай намны зоргоор ингээд бурахтаа биш. Өнөөдөр жоон судалгаа шинжилгээтэй биш. Нийгэм өөрчлөгдөж байгаа учраас иргэн та баталгаатай их сурвалжаас зөв мэдээллүүдийг авч ингэж хар цагааныг ялгаж яваарай гэж хэлье. За мэдээж алдаа дутагдал бол байна. Байгаа учраас би гэдэг хүн иргэний үүргийг биелүүлж иргэн гэдэг өнцгөөс засгийн хийж байгаа ажлын буруу зүйлийг одоо тухай бүрд нь хэлж ярьж ингэж явж байгаа маа гэдгийг бас та бүхэн зөвөр ойлгоорой. За яагаад вэ гэж юу? Яагаад гэвэл би үлдэх үртэй хүн учраас ингэж явж байгаа. Хайрлах их оронтой учраас ингэж явж байгаа маа. Төрд муу хүмүүс байсаар байгаа учраас энийг хэлж ярьсаар яваа гэдгийг ойлгоо. За тэгээд Монгол хүмүүс сайхан амраараа төр төвшин түм олон амгалан байх болтугай.